Энэ 9-р сарын 1-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд хэд хэдэн нэмэлт заалтууд орсноос болоод автомашиныг ачих журамлах үйлчилгээг төр зогсоосон байгаа. Учир нь энэхүү журмыг шинэ хуультай нийцүүлэн өөрчлөх шаардлагатай болсон юм. Одоо харин та бүхэнд автомашин ачих журамлахтай холбоотой шинэ журмуудыг танилцуулъя. Тээврийн хэрэгслийг төр саатуулах, зөөж шилжүүлэх үндэслэл 2-1-1 гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эсвэл гэмт хэргийн нотлох баримтыг агуулж байгаа. 2-1-2 согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгцэд нөлөөлөх бодис хэрэгэлсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд жолоодж яваа. 2-1-3 зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгаж тогтоох, шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай үед. 2-1-4 хууль сахиулах байгууллагаас эрен сурвалжлахаар зарлан мэдээлсэн. Дээрх нөхцлүүдийг зөрчсөн жолоочийн тээврийн хэрэгслийг заавал цагдаагийн албан хаагчийг байлцуулан түүний шийдвэрээр ачих зөөх ёстой. Ингэхдээ ачих зөөхөөс өмнө тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч ирсэн тохиолдолд зөвхөн захиргааны хариуцлага оногдуулан тээврийн хэрэгслийг буцаан олгох ёстой. Одоо харин зөөх шилжүүлэх нөхцлүүдтэй танилцъя. 2-2 эзэмшигч, өмчлөгч нь тогтоогдохгүй байгаа тээврийн хэрэгслийг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор. 2-3 өндөр хэмжээний зочин төлөөлөгчийн болон нийтийг хамарсан арга хэмжээний хамгаалалтыг зохион байгуулах үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 43-ийн 2-т заасны дагуу бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан түр буюу удаан зогсох журам зөрчсөн. Явган хүний гарц дээр буюу замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр түр буюу удаан зогсох журам зөрчиж, явган зорчигчдын хөдөлгөөнд саад учруулсан. Харин тээврийн хэрэгслүүдийг ачиж журамлаж байгаа компани цагдаагийн албан хаагчид дараах шаардлагуудыг биелүүлэх ёстой. Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангахын тулд жолоочоос гадна заавал тээврийн ажилтан хамт байлцна. Ачигч байгууллага эсвэл цагдаагийн ажилтан ажилт хийхийн өмнө заавал тухайн тээврийн хэрэгслийн гадна тал болон орчны байдлыг дүрс бичлэг хийж үзлэгийн тэмдэглэл бичиж баталгаажуулна. Хэрвээ тээврийн хэрэгслийн ачаа тээш бүхээгэнд хүн, мал, амьтан байвал зөөж шилжүүлэхийг хориглоно. Тээврийн хэрэгслийг 10 км-ээс хол зайд зөөж шилжүүлэхгүй байх. Цагдаагийн байгууллага тухайн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн, түр саатуулсан тухай мэдээллийг лавлах утсанд хэлж бүртгүүлнэ. Зөөн шилжүүлсэн тохиолдолд таны гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргэгдэх болно. Хууль зүйн яамнаас баталсан энэхүү шин журмыг тун удахгүй нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж торгуулийн хувь хэмжээний үнийг тогтоохоос гадна нийслэлийн засаг дарга ажилтны компаниудтай гэрээ хийснээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм.